За баярлалаа. Та бүхнийхээ эмэгтэйчүүдийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн нэгэн эрхнийг хүргэе. Энэ бол Монгол Ардын намын нэрэгдэх нийгмийн эрчим Монголын эмэгтэйчүүдийн дэргүүн энэ өнөөд үеийн эрчүүдийнхээ юу аргыг болж эмэгтэйчүүдийн эрхийг илэрхийлсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл өгөх гэж байна. За сайн байцгаана уу? Би Монгол Ардын намын ханган бүс хариуцсан дэд дарга нийгмийн арчлалд Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн оюун дэлгэр гэж хүн байна. Манай намынхан тодруулж хэлбэл Монгол Ардын намынхан төлөв, төвшин, айдуу, зөөлөн аливаа юмыг эргээр шийдэхийг хүсдэг ийм хүмүүсээ. Ялангуяа эмэгтэйчүүд бид тэр болгон эсэргүүцэж ойрлж харлахыг энэ тэргүүндээ барьдгүй. Гэсэн хэдий ч өнөөдөр байдал үнэхээр хүнд байна. Бидний эрх ашигт төрийн нэрийг барьж арай хэтэрхий халдаж байна. Үгүй хэлхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. За тийм учраас би өнөөдөр энд гарч үгээ илэрхийлье, илэрхийлье гэж бодсон юм аа. Бид ахмадуудтай, бас дунд үетэй, залуу үетэй, үеийн төлөөлөл болсон, үеийн үед эх орон тусгаар тогтнолоо хамгаалж ирсэн, бүтээн байгуулсан түүхтэй намаа. Өнөөдөр бид ахмадуудынхаа үгийг сонслоо. Бид ахмадынхаа үгийг сонсож, ажил амьдралдаа анхаарч хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэтэл ардчсан намынхан биднийг хөгшин нам, ахмад нам гэж хэлэхгүйгээр хэлж гутаанд оромжлохыг бид мэднэ. Өнөөдөр ч гэсэн манай үйл ажиллагааг ийхүү гутаач магадгүй юм. Тийм учраас бид нар ахмадуудынхаа эрх ашигыг өмгөөлөн хамгаалж байна. Мөн донд үе залуучуудынхаа эрх ашиг ч гэсэн хамгаалж өнөөдөр ингэж жагсаж байгаа юм аа. Намын гишүүд маань түүхэн гэрч олж өнөөдөр энэ бүтээн байгуулалт түүний дотор манай намын байр хэрхэн бүтэж болсныг баримттайгаар биеэрээ үлгэрлэн харуулж хэллээ. Гэтэл шүүх засаглал аль шатанда ялгаатай бүр эсрэг зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа нь бид нарыг төрд итгэх итгэлийг маань байхгүй болгож байна. Гэсэн хэдий ч Монгол Ардын намын гишүүд бид үе үеэрээ төрдөө итгэдэг, төрөө хүнддэг учраас өнөөдөр гарсан шийдвэрийг хүндэтгэн үзэж намынхаа байрыг хүлээлгэн өгөх гэж байна. Гэхдээ намын байрыг авъя гэсэн хүсэл бодлоо илэрхийлж хүчтэй гаргаж тавьсан иргэдийн хурлын дарга ширмэн дарга болоод өнөөдөр төр барьж байгаа эдгээр их хүмүүдэд хүлээлгэн өгөх гэж байна. Өнөөдрийн байгаа байдлыг дүгнэж үзэхэд төрийн бүтэц, төрийг ашиглаж нэг намын үйл ажиллагааг дэндүү давмгай явуулж гин гэж би хэлэх гэж байна. Энэ үйл явдлыг бид эсэргүүцэж байна. За иргэдийн хурл түүнд байгаа төлөөлөгчд биднийг төлөөлж, бидний эрх ашигыг хамгаалж, бидний төлөө үйл ажиллагаа явуулдаг гэдгийг байгууллага гэдгийг бид нар мэднэ. Хэдхэн хоногийн өмнө гарсан төлөөлөгчдийнхөө дийлэнхийн дэмжсэн шийдвэрийг зөвхөн түүнийг баталгаажуулах, тогтоолыг батлахдаа зарим нэгэн төлөөлөгчдийн эрх ашигыг ноцтойгоор зөрчиж тогтоолоо батлаагүй болох тухай бочрол даргын хэлснийг бид нэр сонсож мэдлээ. 2008-аас 2012 онд би бас иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч байсан. За тэгтэл бид ардчсан нам, ардын нам аль нэгэн үжил бодлын илэрхийллийн төлөөлөл гэдгээр нь ялгарлаж байгаагүй. Бүх ард түмнийхээ эрх ашигыг ижил тэгш хамгаалахын төлөөнөө үйл ажиллагаагаа явуулж байсан. Манай нам төр засаг барьж явах үед ардчсан намын байрны газрын асуудлыг шийдэж байсан тодхон жишээ байгаа. За тийм учраас Монгол Ардын намын гишүүд ч гэсэн ард түмний чинь нэг хэсэг та нар бидний эрх ашигыг хамгаалах ёстой гэж би эндээс эсэргүүцэн хэлж байна. За нөгөө талаар ардчсан нийгэм гэж бид ярьж ардчсан нийгмийг шүтэж биширч байгаа. Гэтэл энэ ардчсан нийгэм бол төрөөс битгий энгийн бизнесийн байгууллагаас миний эрх ашигыг хамгаал гэж
иргэн болгон ард түмэнд хийлэх хуультай, журамтай ийм нийгмээ. Энэ нийгэм хаана байна вэ? Ардын намын гишүүн хэдэж ард түмнийхээ эрх ашигыг ингэж зөрчиж болох уу? Үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө шүүх цагдаад өгдөг. Үзэл бодлоо илэрхийлж цуглан нэгддэг байрын хүчээр хураан авдаг ийм ардчлал байж болох уу? Энд ийм шийдвэр гаргаснараа ингэж хүч төрөмгийлэн бидний байрыг булаан авснараа ардын намынхныг ялна, дийлнэ, ардын намынхныг мохоод гэж бодож байгаа. Тийм үү манайхаа? Энийн эсрэг бид нар бүгдээрээ эвлэлтэнд нэгдэх ёстой. Эрх ашигаа хамгаалахын төлөө бүгдээрээ хамтдаа эвтэй байх ёстой шүү гэдгийг эндээс би уриалж хэлж байна. Бид хамтдаа